Эцний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага, байгаль орчин аялал жуулчлалын яамтай хамтран доктортой ойн менежмент төслийн санхүүжилтээр ой бүхий 5 аймагт ой нөхөрлөлүүдийг чадахжуулах, ой хээрийн төмрөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, төмөртэй тэмцэх талаар үзүүлэн дадлах сургалтыг явуулж байгаажээ. Өнөөдөр тус сургалт манай аймгийн 73 ой нөхөрлөлүүдийг хамруулан аймгийн эцэг даргын тамгын газрын хурлын дахимд явагдлаа. Дархуул аймгийн хэмжээнд 2017 оны 9-р сарын жилийн байдлаар аюулт үзэгдэл техникийн холбогдлолтой осол 165 удаа тохиолдож 18 том хүн 3 хүүхдийн амнаас эрсдэж 147.6 сая төгрөгийн хохирол учирсан бөгөөд ой нөхөрлөлүүд хуурай шилтийн үйлрэлд ой хээрийн төмрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өөрийн хариуцсан ойн санд гэрээт морин эргүүл ажиллаж байгаажээ. Ингэснээр ойн сан бүхий газарт ой хээрийн төмөр гарах нөхцөл тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байнамаа. Ер нь нөхөрлөлүүд бол ойн төмөр ямар хор уршигтай юм, тэрнээс яаж урьдчилан сэргийлэх вэ? Төмрөөс одоо эд хөрөнгө өөрсдийнхөө амнаас одоо эд хөрөнгө даашаа мал хөрөнгөч гэдэг юм одоо яаж хамгаалах вэ? Тэр арга барилд нэгдүгээр суралцсан. Хоёрдугаарт бол урьдчилан сэргийлэх. Хоёрдугаарт бол төмөртэй тэмцэхэд одоо ямар арга барилаар яаж тэмцдэг гэдэг ийм арга барилд бол бас давхар суралцах юм л ач холбогдолтой. Сургалт нь онл практик хослон явагдаж байгаагаар онцлог бөгөөд өнгөрсөн хугацаанд манай аймгийн галт төмөр унтраах, аврах анги, аврах бүлгийнхэн, гамшиг осол, галт төмрийн авилаас 32 нэрвэгдсэн иргэн төрийн болон аж ахуйн нэгж байгууллага иргэдийн 3.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.